Сайн бацгаана уу? Сайхан шинэлцгээж гин үү? Би сайхан шинэлсэн. Эрдэнэт явц залгаж байгаа хүрээдлээ. Тэгээ эренгүүтээ өчтөр Балтай дээр нөгөө евро яваад. Яргуу төрөлөд уруутай газар, гоё газар байдаг гэд тэгсэн шүү дээ. Тэгээ тийшээ яваад ирсэн. Яргуугаа урууч үгүй үзгээд явсан. Тэгээд ургасан байлээ. Тэгээ хөөхөн жижиг юмнууд ингээд цуугаа гараад ирсэн. Одоохонд болохоор зүгээр нэм жижиг юм өсрөхийг юм байдий. Өсрөхийг ингээд. Одоо нөө мэдгүй харахад бол анзаархааргүй тийм өсрөхийг юм байдий. Тэгээд тэднээс нэг хөөхөн цуучихсан. Харин сансныг бодоход бол бас хөөхөн томорцсон байлээ. Тэгээ одоо 3 сарын дундуур тэгээ цэцгэлээд эхэлнэ. Тэгээ тэр болтол нь дахин очиж хараад хөөхөн зураг бичлэгийг хийгээд тэгээд бичлэгэн дээр оруулаад явахыг бодно. Тэгээ одоо өчигдрийнхөө авсан бичлэг зургийг бичлэгнийхаа дараа нь оруулчих за. Тэгээ тэрийг таад сонирхоод хараарай. Тэгээд бас дээрэс нь энэ евро нөгөө явсан. Тэлийн нөгөө сэлэнгийн салаар очиод тэнд бас нэг зураг мөрөг дарж аваад ирсэн. Тэр ямар газар вэ гэхээр нодон нөгөө хун өвлжсэн. Тэгээд энэ жил бас өвлж ийн үгүй юу очиж хэдэн өдөр шалгасан. Тэгээд энэ жил бол хун байгаагүй. Яагаад гэхээр илүү хүүтэн байсан. Тэгээд тэр нөгөө харцны ус чинь бас ингэ жил болго өөр их юм билээ шүү дээ. Ер нь ингээд одоо энэ байгалийн үзэгдлүүд чинь баг өдөр болгон очиод өөр байдаг байхгүй юу. Одоо нэг ууландаа очиод байгаа хэрнээсээ л өөр байгаад байдаг. Тийм болохоор аягүй сонирхолтой. Тэгээ энэ жил тэр тэлийн тэр харц юу яатсан. Илүү мөстэй. Тэгээд яг зарим газараараа алаг цоог ингээ харц нь урсаад байгаа байхгүй юу. Гэхдээ хэдэн ангир галуу малуу байсан. Тэгээд хун байгаагүй. Тэгээд дараа жил одоо илүү дулаахан бол тэнцэн ирж өвлчих байлгүй. Тэгээд дараа жил очиод зургийн дарандаа тэгээд бас бичлэгнийхаа төгсгөлт нь яргууныхаа дараа нь юу оруулж чинь нодныхаа хунгийн зураг тэгээд сая очиж бас юу яасан тэр тэлийн нар жарахад аягаа харагдیں۔ Тэр гол тэгээд тэрний бичлэг интерес оруулчих за. Тэгээд тайдгаа үзээрэй. Тэгээд одоо ингээл хавар болохоор бүх юм шинээр ургаал тэгэл юу гоё юм аа. Тэгээд одоос нөгөө юу яргуунаас гадна нөгөө гिचгэн гээд нэг шар цэцэг гэдэг нь шүү дээ. Тэр төрүүлээд ер нь бол яргуунаас төрүүлээд дэлбэлждэг байхгүй. Тэрийг би 3 сарын 1-нд бүр ингээд шар дэлбэнд гарцсан байхыг харж исэн. Тэгээд тэр бас хамгийн түрүүнд ургадаг уул нь бас өөр уул байгаа. Тэгээд саяхан очиод үзэхэд юу яасан. Цас битүү ингээд дарцсан. Гэсээгүү. Тэгээд одоо манай энд чинь бас хэд өдөр дахиад хүүтэрнэ. Хүүтэрн тэгээд цас орно гэсэн байсан. Тэгээд тэрийг нь харж байгаа дээ гисгээр нь тэр гिचгнийг бас харуулна. Тэгэл 3 сараас ер нь тэгэл араасаа цэцгнүүд ээлжлэл гарч ирээл өнгө цасаал тэр ховирлууд нь бүр үнэхээр гоё харагдана. Та хийдтэйгээд болж игэл одоо өдөр болгон бичлэг оруулж чадахгүй ч гэсэн тэгэл бичлэг болгон дээр оруулаад явах гэдэг за. Айгүй гоё. Тэгээд тэр одоо нөгөө тэр юу гэдэг нь штэ. Хар мод шинс боргоцсон айгүй гоё гарч ирдэг байхгүй юм цэцэг шиг. Нээ хөрх юм хөрх улаан цэцэг шиг. Тэрийг хүүхдүүд зургийг харчаад хүүе боргоцоо чи ингэж гоё ургах тийм үү. Дээл гайхаал. Тэгээд хүмүүснийх тийм анзаардгүй юм шиг байгаа. Би болохоор чинь энэ хөдөө ирснээс хойш анзаардаг болоогүй шүү дээ. Бүр жоохноос аяг анзаардаг гэсэн. Яа тэгэхээр нөгөө миний төрсөн өдөр 4 сард болдог. Тэгээд төрсөн өдрөө миний төрсөн өдөр болохоос өмнө нөгөө өвс ногоо цэцэг ургацдаг байхгүй юу. Тэрийг нөгөө мэддэг. Тэгээл жоохон бахта ингээл хамгийн түрүүнд ургаж байгаа өвсийг харахгаал нөгөө энэ тентгийн булан тохой газар хараал яваад байна. Тэгэл хамгийн түрүүлээд өвс харчлаа гэж дотроо баярлал тэгдэгс. Тэгээд тэр маань яг хിവэрэ. Тэгэд юу яа. Энэ нэг өөр илүү мөчр байхгүй. Одоо энэний хажууд би юм бүүсний цэцэг хийн за. Энийг нөгөө нэг би хийгээд Facebook дээр тавьсан чи хүмүүс заагадаг гэдсэн. Одоо хараад аваарай. Тэгээд дэлбээ хийх өнгөө сонгож аваад тэгээд одоо энэ 5 дэлбээ шүү дээ тий. Энэ 5 дэлбээ чи нийтлэлийн хэмжээтэй байх болохоор 5 бөөрнхий хөрх эхлээд бэлтчихэд тэгээд эхлэхгүй нөө дэлбээ болгоны нэгээр нь эхлэхээр том жижиг болоод унж магадгүй шүү. Тэгэхээр 5 ийм бөөрнхий ийм дэлбээнийхээ өнгөөр бэлтчих. Тэгээд тэрийг ингээд дараа явуул илүү амар. Тэгээ бас нөгөө юу хийн цумралын хийн. Эхлээд цумралыг хийчих. Тэгэхгүй бол нөгөө төрүүлээд жоох хатчихгүй бол тэр нь энэ чи яг нөгөө зөөлөн баримтын шавар. Жохон сэврэж байгаа хийхгүй бол нэг санаад ит. Тэгээд ийм хийзаа. Би сая нөгөө нэг цагаан сараар энийг нөгөө ээжтэй найзч өгсөн. Энэ цагаан уулаар нөгөө магнит хийсэн. Арталтын соронцтой одоо соронцтойгоо бүдийн нээж тааж өгсөн. Энэ хүмүүс аюу сонирхолтой болохоор авчид хөрөгчн дээр наацсан чинь шууд ингээд өнгө нэмээд амар хөөрхөн болоод эхэлнэ. Энийг таад нэрээ дараа нь миний үзэсгэлэнгээр юу яагаарай. За энийг нь бол магнитын нь бол заран заяа. Тэгээд арай ийм жижигхэн хэмжээтэй хийж агаад
Тэгээд нөгөө арталтны ийм урт нөгөө ингрийн тэмдэгний юу гэдэг нь штэ. Уртаар ингээ хийждэг. Тийм зүү хийж ягаад хөр ингрийн тэмдэг хийн. Тэгээд ингрийн тэмдэг болохоор нээлтэн дээр ирсэн хүн болгонд зүгээр бэлгэлнэ. Орхтой хөөрхөн зөвлгүүлж оруулаа л. Энэ ингрийн тэмдэг бүр хөөрхөн харагдана. Тэгээд одоо тэгэл завсар зайгаар бол эднээсээ хийгээ. Тэгээд би сайн нөгөө энэ жил хүүтэн өвөл нөгөө 6 1000 стелла альпина зурна гэдсэн шүү дээ. Тэгээд тэрийг сая өвөл шинжлэлээс хойш ерөөсөө хийж чадаагүй. Яа тэгвэл айгүй хүүтэн тэгээд хүүтэнд ингээд нөө тэр чинь байнга нөө усаар угааж хийдэг болохоор гар мар ингээм амар хагараад би 12 сард сүүлийн 100 хүрэх гэж бол асал хөөрхий гар бас нэлээ хэцүү басуу. Тэгээ одоо дулаархаар нөөдгийг өргөжлүүлээд хийгээд эхэлнэ. Тэгээд өнөөдөр бас нэлээ хэдэн цаас бэлтцсэн байгаа. Тэгээд маргаашаас ер нь бол тэгэл ороод хийгээд эхэлнэ. Тэгэхгүй бол намар гэхэд би дуусгаж ямчихгүй. Тэгээд бүр бас нэг юм амар том зураг зурах чагаа тэрийгээ 100 зурах том талбай олж аваад зурж эхлэхгүй л гэр дотор багтахгүй тэр нь. Тэгээд тиймэрхүү ажлууд байгаа. Тэгэхээр би одоо өдөр болгон л ингээл хийгээл энэ цэцгнүүдээ завсар зайгаар бол энэ цэцгнүүдээ хийгээл нөгөө 1000 стелла альпинагаа үргэлжлүүл зураал. Тэгээд тэрний нэрээ захиалгыг авах шүү одоо зурж оруулахаараа тэгээд фэйсбુક дээр оруулаад дугаар мугаараа тавьдаг явцнаа. Тэгээ бас хүмүүсээс бас одоо хөөрхөн бас саналууд ирээд байгаа. Тэгээд тэр мэрийг нь бас тэрнийхэн дагуу үнтэй бас хөөрх юм хийн. Тэгээд нэрээ яасан шүү дээ. Галерегаа би бараг олчихсон. Тэгээд нуурчуудын эвлэлийн галерей төслөө өгөөд яагаагүй шүү дээ. Шалгараагүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ашгүй тэгэл бас сайн хүмүүс тэгээ гараад ирэх юм өө. Тэгээд гой туслаад галерей олж өгсөн. Тэгээд тэрнтэйгээ 4 сар тогтод очихоор уулзаад гэрээ мэрэгээ хийгээд ямар ч хэсэн галерейний тал дээр санаа зовлтгүй болсон. Тэгээд одоо нөгөө галерейгийн түрээс чинь яг үнэтэй болсон шүү дээ. Тэгээд бүр үнэтэй түрээстэйг бас дийлэхгүй тэгээд дотроо бодож исэн жоохон гайгүй шиг юм олтоосоо за олдохгүй бол мөнгө цөглүүлээ даа гэж бодож исэн. Тэгэл гайгүй үнэтэй галерей олдчих шиг болсон. Тэгээд юуцсаа очиод үзээд зургийг харсан бол их хөөрхөн гоё галерей лээ шинэ галерей. Тэгээд юу ч гэсэн 4 сард гэрээ энтрээ хийж агаад тэгээд жинтэн болохоор нь хэлнэ за. За тэгэл би одоо тэгэл бүтээлэл хийгээд тахаас өөр арга байхгүй. Тэгээд угаасаа би өвөл энэ юугаа хийхгүй гэж бодож ирсэн. Харин ч би 12 сар тэгээ шинжил болтол 12 сар дуустал 100 болчин хийцэн байгаа. Тэгээ одоо дулаан орохоор шуурхайхан шиг хийгээ явахгүй бол амжихгүй. Тэгэхээр ажил их байна, маш их байна. Тэгээд хажуугаар нь энэ нөгөө нэрч бүтээгдэхүүнээ өөрөө хийн. Тэгээ заримыг нь яг захиалаад хоёр юмд хийлгэн л дээ. За тэгээ энэ баримлын шавар бас энэ нөгөө зүгээр нөгөө ойдог баримлын шавар шүү дээ хүүхдүүдийн юм бидэг. Энэ бас өөр гэдэг юм бэл. Миний сүүл тавсан жоохон ялцаагаад жоо сони юм билий. Тэгээ өмнөх нь ийм жоохон үлд зарай хатаагүй энүүгээр хийе явчих. Тэгээ одоо нөгөө 5 ижлэхэн бүрхийгөө авч жагаад тэгээ хийгээ явъя. Энэ ойр олимп гараад байгаа шүү дээ. Олимпич нь болж игэл нөгөө шууд үзчихгээд яг шүн гарч таарах юм аа. Өчтөр орой 2 цагаас нөгөө уран гулгалт эмхтэй уран гулгалт медалийн төлөв тоглолтууд нь болоод тэрийг ч үзгээд шин 2 цагаас эхлүүлсэн. Унтаад өгөх юм аа. Тэгээд унтаал сэрээл тэгж жаад нөгөө сүүлийн яг нөгөө нэг юуны төлөө медалийн төлөөх тоглолтуудын сүүлийн гарааны тоглолтуудыг харин 5 өнгөрөөгд үзсэн шүү бүгдийг. Тэгээд дээр юу яасан шүү дээ нөгөө хоккей үзээд айгуу сонирхолтой нэг постлсан байсан шүү дээ. Тэгээд алтын төлөөх тоглолтын үзмэрс нададсан байхгүй. Тэгээд үзэх гэсэн чи яг нөгөө уран гулгалттай давцаад тэгээ хоккейгоо үзэж чадаагүй. Тэгтээ Америк төрүүлсэн гэсэн. Тэгээ уран гулгалтаа үзээд уран гулгалт Азад үнэхээр мундаг илээ. Тэгээд Америк охин төрүүлсэн. Тэгээд 2 3 дугаар харин Япон орсон. Тэгээд миний нөгөө хамгийн дуртай уран гулгагч чинь нөгөө Солонгосын Ким Юна. Одоо зодог тайлцсан л да. Тэгээд айгуу дуртай тэр. Би бас нэг сэтгүүл дээр яг тэр нөгөө Ким Юнагийн талаар энэ бичиж оруулж исэн болохоор бас айгуу гоё санагдаад байдیں۔ Тэгээд спорт бол одоо баттай ямар холбоотой вэ гэхээр зургийн хичээл, бие нэмрийн хичээл дээр л онцгой гардаг байлаа. Айгуу сайн байсан юм уу бие нэмэртэй. Тэгээд бие нэмрийн багш нар чинь намайг нөгөө спортын хүн болгочихгүй л үз таарна. Тэгээд надад нөгөө хурд хүчин байдаг ч гэсэн спортын хүн болох тийм сэтгэл зүй ерөөсөө огт байдаггүй байсан. Тэгээд тэрийг багш нар ерөөсөө мэдэхгүй ингээ хүчээр ингээ спортын хүн болох гээд янз бүрийн дугуулсан сексэнд оруулаад тэгээд яг нөгөө нэг юм одоо яг өөдөөдөөсөө харж байгаа л тэмцэлтдэг тийм уралдаан биш үү? Тэрийг би бол огт чаддгүй. Яа тэгэхээр нөгөө өрсөлдөж байгаа хүүхэд маань ингээл намайг дийлгээл ингээл чартаагаал тэгээ царицсан янз бүр болоод уйлж болох гал гүтэн за гэл ер нь жоохон буугаад өчтдөг тий. Тамирчин болсон бол тийм л тамирчин болох гэсэн баг та.
Тийм тамирч жинж гэж байх хэрэгтэй тэгээ шууд буугаад өгчдөг. Тэгээ яг нөө сакс байлбал янз бүрийн юмд оруулах гал байдаг гэсэн. Тэгээд би хөнгөн атлетикт бол явцдаг байсан юм аа. Тэгээд тэр чинь бас яг ингээ өөдөөдөөсөө хараад тэгээ өрсөлдөхгүй өөрөө гүүгээд хараагаад өөрөө өөртөө тэмцэлтдэг болохоор тэрийг бол бас хөр хийждэг гэсэн. Тэгээд нөө хурдан байгаад байдаг, хүчнээ байгаад байдаг, сэтгэл зүйн байхгүй. Тэгээд тийм хүмүүс аюу их байдаг штеп. Одоо би нэр тамирын багш нар тэрийг одоо анзаардаг юм уу яадгийг. Тэгээд юу яагаад мобист анх оюутан болоод орсон чинь нөгөө манай бинэмрийн багш биш. Нөгөө шигшээгийнхэн тасгалжуулагч юм шиг нэг эмэгтэй тасгалжуулагч байсан. Тэр манай ангийнх насл. Тэр чинь нөгөө бинэмэр ордог гэсэн байхгүй. Тэгээд нөгөө дөнгөж оюутан болоод эхний бинэмрийн хичээл орох гэсэн юм а. Тэгсэн чинь тэр тасгалжуулагч над руу харж ирсэн. Манай ангийнх насл асуугаад тэр хол би нөгөө тэнд сонсоод суужсэн. Танаа энэ охин сакс тоглодгоо л гэнтэй нөгөө л мэдэхгүй юм чиг хайрлахад мэдэхгүй гэл. Бид чинь дөнгөжл анх уулзаал нэг анги болж исэн болохоор нэг мэдэхгүй. Тэгэл тэгсэн чинь над дээр ирээл чи тоглодгоо моглдгоо гэж асуугаагүй чи юу яа 3 цагаас зааланд бэлтгэлийн уцтай хүрээд ирээрэй гэж хэлж ирсэн. Тэр би очиагүй. Угаасаа нөгөө саксанд тийм дуртай биш. Яг нөгөө сакс тоглож чадахгүй болохоор бүх спортыг ингээл хүндлээл, тамирчтай айгу хүндлээл одоо олимпиад төр үзэх дуртай хэрнээсээ яг тийм өөрөө яг тийм саксан төр тоглоёг бол бүрнхээр чаддгүй байхгүй. Тэг хүмүүс дандаа андуурна. Тоглолтыг аль ботчин. Тэгэл энэ тэнд ажилд ороод эсвэл хүмүүстэй ингээл нэг баг болоод ажил хийгээл тэгэхээр шүү дээ спортын тэмцээн зохиох хороол намайг оруулахаас алахгүй би тэгвгүй тоглодгоо гэдээ хатчихна л. Би чи тоглохгүй байх гэж юу гэдгийг ор гэл тэгэл бигцээ. Тэг би нэрнгээсээ тоглодгоо. Тэгэл тэрийгэ хэлээл ойлгуулах гэхэлэр чи худлаа бити худлаа яриад л намайг тэгэл худлаа яриад холорчлоо л гэж боддоо шүү. Тэгээд үнэхээр тоглодгоо. Тэгэл ялангуяа сакс тоглож байхад ингээд юу яд нь шүү дээ амар юм хүлэрцэн улаарсан хүн ингээл бум булаах гал хүрээд ирэхээр би зүгээр цугтаачдаг. Ингээл шүргэлцээл ингээл хүрээл уруулж майжуулах бүр амар дургу тэгэл жоохон майжуулж яриад хүний хумс ингээ хурчих юм бол бүр тогломооргоос нэгдээд тийдээ. Тэгэл яг хүчээр тэгэл хүмүүс чинь оруулна штэ тэгэл яг орол нэг тэгж хүмүүстэй адилхан хурдан ядраал цуцаж моцохгүй. Тэг ингэдэм билээ. Биеийн онцлог юм хаашаа нэг юутай одоо нэг энергитэй гэдэг нь штэ. Айгүй далаацтай хөдөлж ичдэг гэж нэг гоё болдог. Би яг тийм төрлийн биштэй байхгүй. Одоо нэг йог энэ төр бол яг хийж үзээгүй л дээ. Гэхдээ йог энэ төр бол надад цохихгүй. Яг тийм нэг гоё биеийн хүчний ингээл гоё хөдлөөл хөлс хүчээ гаргаал тэгжиж нэг гоё юм хөдөлсөн болдог. Тэгжиж баг ингээ амарсан болвол яг одоо яг нэг тийм гоё хөдөлгөөн хийснийхаа дараа аюу сайхан амардаг, аюу сайхан унтдаг. Тэгээд тийм болохоор одоо тэрийг нь л анзаарсан юм шиг байна багш нар. Энэ нэг тамирын болох чи спортын хүн болох чи илгээл зүтгээд тэгээд дийлээгүүдээ. Гэхдээ яг нөгөө нэг сайн сэтгэл зүйч энэ төр тухайд байсан бол бас арай өөр байсан байж магадгүй. Тэгээ одоо ч гэсэн би ер нь тийм аягүй хөдөлгөөнтэй байх дуртай. Тэгэл тань хотоогоо хамт ууланд алхаал хөөцөлтөөл тоглоол хашаа машин дотор өстэй нөгөө хоогоо ядартал нээлтэж өгнө штэ. Яг тэр хэвээрээ байгаад юм л. Тэгээ Улаанбаатарт нөө хүмүүс ингээд зүгээр ингээд холын зайд ингээд гүйдэг штэ ингээд гүйлт хийж байгаа гэдэг. Би болохоор чинь тийм холын зайд ингээд удаан гүү бас сонирхолгүй. Яг ингээд тийм ойрын зайд ингээд үе ингээд сайхан ингээд хурд аваад гүйчмэр санагдал тэгдэг байсан. Тэгэл нөгөө юунд хөгжим мжгийн уртлаар нэг юм байдаг штэ. Хоёр талаараа нэг юм юутай моттой илүү те. Яг нэг хүний нүднээс дал нэг хүн алхахгүй тийм зам байдаг штэ. Тэрэнгөөр чи ингээл харж байгаа л айгүй хурд авал гүйчдэг өссөн штэ. Тэгэл нэг гоё болно. Яг нэг тийм төрлийн хүмүүс байдаг. Би яг тийм байхгүй. Тэгээ сэтгэл зүй байхгүй болохоор тамирчин болж чадахгүй. Тэгээ тэрийг угаасаа өөрөө мэддэг. Тэгээ улаарсан хүүхдүүдийг би айгүй өрөвдөөд идэх юм уу яагаад гэдэг одоо яас хэцүү юм даа нөхөн дийлэх гээл царайдсан ачаа чинь болоод уйлж мэлга шартай хүүхдүүд чи амар шүү дээ. Би ч тоохт тийм биш. Тэгэл цаа бараг нөхөн амт зовоож хор буугаад өгчийгээл хошоо өөрийгөө татаал бэлж өгөөл. Тэгдэг байсан. Одоо тэгээ тийм тамирчин гэж байх вэ те. Тэгээ нэг нэт тийм нөгөө би ч айгүй намхан байсан шүү дээ. Тэгээ намхан байж байгаа нөгөө өндөр болох гэж багш нар гэхдээ өндөр болохыг бас жоохон анзаарсан байж магадгүй. Өндөр болох гээд нөгөө айгүй хичээдэг. Тэгээд юу яагаад таазандаа хүрэх зэрлэг тавьсан. Гэрийнхэн таазанд ингээ өсөрч хүрэх гээд байгаа шүү дээ. Тэгээд таазандаа бити илчидэндээ ч хүрдэг байсан тийм жижиг. Тэгэл
одоо өөрийгөө сунгаад байгаа юм уу яагаад байгаа инээдтэй нөгөө хичээлээ тараал юу яадаг нөгөө ингээд нөгөө дамждаг нэг юм төмөр идэв штэ гадаа идэг. Би нэмрэн талбай дээр идэг. Тэрнгөр чи ингээд сарамгчин шиг ингээд дамжина. Тэгээд бас нэг ийм төмөртэй төмрийн ингээд ахиулдаг нэг бас нэг тийм дамждаг юу исэн баггүй. Тэрэн дээр чи октод нэг тоглохгүй. Хөвгүүдл явахуудыг хаа нэг явж харагддаг байсан. Тэрэн дээр чи би бүр ингээд амар зүгдэл явна. Тэгж ингээд явсаар хагаад миний энэ ингээд бүр ингээд ивэрссэн. Тийм болцсон мэт шүү дээ. Тэр болохоор би нэмэртэй сайжрыг биш. Зүгээр өндөр болох гэж өөрөө тасгал зохиож хийж чаддаг байхгүй. Өөрийгөө сонгож байгаа юм гинэ. Тэгэл гэртээ ирэхээр юу хийдгүү гэхэлэр нөгөө эхлээл одоо таацандаа хүрэх зэрэг тавьсан маа штэ. Тэгэл эхлээл нөгөө чийдэндээ хүрдэг болчих гээл. Чийдэн рүү өсөрдөг. Хойд өрөөний нэг юм шар гэрэл рүү ингээл. Унцсан шар гэрлээдэн штэ. Тэрлөө чи ингээл өсөрнө. Тэгэл үсрээл нэг өдөр юу яцаа. Зүгээр ингээл алхтаад хахалцсан. Тэг хахлангуудаа ээжээс айгаад. Тэр чинь бүр ингээл амар харж байгаа штэ. Ингээл алхтуулаад цаашаа хах үсрээл тэрвэр нэг шил. Тэгсэн чи ээж намайг өндөр болох гэдэг үсрээд байгааг мэдчихсэн болохоор ээж намайг загнаагүй. Или харчаа шүүрдэл авчижсэн. Тэгэл чийдэндээ хүрдэг болонгуудаа нөгөө энэндээ хөөдрөх жагаад коридорынхаа арк руу үсэрдэг. Үсрээл ингээл хөөгөө ингээл наагаал тэр хөө маань ингээл 2 мм 3 мм-ээр дээшлээл яваад өдөр ингээл дээшлээл. Тэгсээр агаал нөгөө таацанд хүрдгийн даваан дээр нөгөө том өрөөний хаалган дээр очиж байгаа л гүүгээл дээшээ үсрээл ингээл самарцсан чинь таацандаа ингээл хүрээл миний 4 хурууны ингээд мөр нөгөө таацны тоосыг ингээд арчицсан 4 хурууны мөр ингээд гарчихсан. Тэгэж таацандаа хүрээл зорилготой хүрчихлээ. Тэгэл өндөр болох гол их хичээсэн. Тэгэж тэгж жаад нилээн сүулт би өссөн. Тийм. Тэгээд тэрийг багш нар айгу анзаарсан байсан юм шиг байна. Тамирчин болгоно. Тэгэл энэ яг тоглохоор хөвгтэй байна гэл. Айгу их тийм. Тэгээ нөгөөх нь тэгээд цугтаач. Тэгэл ганц явсан юу секц нь болохоор хөнгө атлетик. Тэгэл холд ойрд ер нь айгу сайн гүдэг байсан. Тэгэл урт өндөрт бас айгу сайн хараадаг. Тэгэл урт үлтэй болохоор л тэр байхтай нөгөө урт тэр айгу сайн хараадаг гэсэн. Тэгээ тийм. Тэгээ одоо нөгөө спортын одоо уралдаан тэмцээн олимпиадрыг айгуу сайн үздэг, айгуу догдолж үзнэ, бүр орж үзнэ. Тэгээд спортын тухай киног бас айгуу сайн үздэг. Хуйлаал догтлол үзээд тэгээд ер нь спортын кино гараад ирвэл алхасахгүй үзнэ дээ. Тэгэл гоё ит. Тэгээ миний спортын зам л ингээд уссан даа гэхгүй тий. Би одоо гоё ингээд нөө сургуультай болохыг мөрөөддөг шүү дээ. Тэгээд сургуультай болох юм бол би хажуудаа заавал заалтаа болно. Тэгээд зааландаа тэгээ явандаа ингээд гоё боломжтой болоод ирэхээр гоё тамирчинтай болд юм уу? Тамирчид бэлддэг юм. Одоо гоё олимпийн тамирчин энэ манай сургуулиас төрүүлье тий. Яг заавал манай сургуулийн хаалгагүй шүү дээ. Сургуулийн хажуугийн спорт заалны манай сургуулийн нэрмжид тамирчин ч юм уу. Тэгээ юу гэвэл тий. Тийм гоё тамирчинтай болъё гэж боддгийг. Гоё энэ авьяастай спорттой сайн хүмүүсийг гоё дэмжиж тий. Гэж боддгийг. Гэхдээ яг яванда тэр өдөр ирэх бахав. Тэгээ гоё олимпиас үзмээр гэдэг. Сая одоо Италид Миланд болж байгаа гэдгсэн чинь Италид байсан болохоо үзэж яахгүй юу гээл бодож ирсэн. Тэгтээ яг олимп үзэх өдөр ирэх бах уу. Тэгээ гоё. Би аимш дуртай. За нөө үндсэн юм ярихгүй спорт дээр яваад төсөө. Би уг өнөөдөр нөө юу ярих гэж бодчихсон. Нэг юуны нэвтрүүлэгт. Одоо тэр нөгөө нэг амьдралын загвар юу хөдөөгийн сэргэлт энтрийг хүмүүс үзэл ер нь намайг би чинь сошиал маш жоох итгэвтэй болсон шүү дээ. Тэрний талаар хүмүүс аюух асуудаг байхгүй юу? Сонирхоод идэв хэрэг турлаад. Тэгээ яагаад тэр нэвтрүүлэгт орсон, тэгээд нэвтрүүлэгт орсны дараа ямар одоо өөрчлөлт гарсан гэдгийг ярих гэж бодчихсон. Тэгээ наан баах юм ирчлээ. Тэгээд би ч нөгөө нэг ирээл сургуульд нэг жил багшилсан шүү дээ. Тэгж яхтаа нөгөө захиралтай ингээл ярьжсэн чинь захирал номын болонтой болох гэж айгу удаан ингэ бодож байгаа гээд тэгээ номын сан ном цуглуулъя гэж хандив мэндв ч юм уу тиймэрхүү юм цуглуулж нэг номын болонтой болъё гэж айгу удаан бодож байгаа. Тэгээд тэрийг хэрэгжүүлээгүй байгааг ярихгүй юу. Нөгөөт нь надад айгу амархан санагдаад. Тэгээ би тэр үед чинь нэг номын нэг группт орсон байсан юм аа. Тэгээ тэр үед нэг 180 мянган гишүүнтэй байсан юм аа. Тэгээд айгу олон гишүүнтэй юм гэж бодоол. Тэрэн дээр ерөөсө пост чи оруулчих. Тэгээд нэг ийм учиртай багш байна. Тэгээд юу номын хандив цуглуулж байгаа шинэ хуучин ном байвал ингээд хандивлаач энэ тэргээд нэлээд дэлгэрэнгүй пост оруулчихгүй юу. Тэгсэн чи тэр нь айгүй олон хүнд хүрсэн юм билээ. Тэгсэн чин тэрийг нөгөө үндэсний телевизийнхэн нэг нь болоо харчихсан. Тэнгүүтээ над руу залгаад үндэсний телевизээс
холбогдож ийн гэд. За ингээд ийм 5 ийм ижлэх нь өөж нэг нь ижлээ. 5 ийм хөрхөн бүрх ингээд бэлдэж шүү. За. Ижлэхийн хэмжээтэй. Тэгээ одоо энийг дараа яваад. Тэгэнгүүтээ юу яагаад? Би нөгөө голынхаа юу хийх юм бэ? Цомрлогоо хийх юм марцсан шүү дээ. Тэгээ холбогдоод тэгэнгүүтээ очиж ин нэвтрүүлэг хиймээр байна гэд. Тэгээ өөр ингээ сайт одоо телевизүүдээс холбогдох юм бол түрэг байзан жаагаарай. Тэгээд бид нар ингээ төрүүлээд очих шүү өнтер гэхгүй юу. Тэгээд над дээр ч ямар нэгэн тийм сайт майт телевизэн холбогдох надтай тэгж холбогдох үү гэж бодож исэн. Тэгсэн чинь нэрнгэсээ холбогдож шүү. Ярэмээр аавь гэд. Тэр нь нөгөө үндэсний телевизтэй амлцсан байсан болохоор тэр хэдийгээ эртэл өөр нөгөө телевизэн телевизэд одоо нөгөө сайт майт ярьслага өгөө гэсэн. Тэгсэн чинь яг нөгөөдөл чинь 12 сарын 5-нд ирсэн баха. Ирэхээр болоод. Тэгээ нөө наан хэлсэн амьдралын загвар гэдэг нэвтрүүлэг гэдэг шүү. Хэдэн дугаар гарцсан байгаа тэрийг харж байгаарай л гэлтэй гэсэн. Тэгэл харсан. Би хараад тэгэл хүмүүс ингээл өглөө босоод цай маяга бэлдээл үндэн мөндөг шараал. Тэгэл нэг хэмцэгцтэй ингэж яриад. Тэгэл тийм л нэвтрүүлгүүд байхгүй юу. Тэгэл би харчил за энэчтэй энэ миний ярих юм биш байна гэж бодоод. Тэгэл одоо яг ингээл өглөө босоод ингэж юм хэмэл би одоо юугаа үзүүлнэ гэж бодоод тэг юугаа ярина гэл. Тэг яг нөгөө хүмүүс ингээд 90 100 гэд амлцсан байсан болохоор. Тэг нөгөөд маань ирлээ гэл. Тэгсэн чинь яг ирж явах замдаа гуртын гүүрэн дээр явж гин. Нааша уул руу гарч ирээ зураг суужий гэж авдیں۔ Би шин тэгэнгүүт нь л за одоо тэгэл яг нэг юм тавилттай яг нөгөө нэвтрүүлгүүдтэй л адилхан болох гээд ирлээ гэж бодонгуудаа. Би одоо тийм уулан дээр зураг мураг суугаад тэгээ уулан дээр суугаад зураг мураг зураа суудаг тийм төрлийн тийм зураач биш ээ. Гэл хэлсэн. Тэгэл за юу ч гэсэн тэгэл хүрээд иргээл. Тэгэл яана нэвтрүүлгийн баллаа хийчихгүй тэгэл бодоол. Тэгсэн чинь тэгэл ирлээ эренгүүтээ яг л нөгөө нэг цохиолынхон дагуу юм уу? Одоо яа тий Итали руу уцаар яар. Тийг ингэх гээл эхлэхгүй юу? Тэгсэн чинь би чинь яг бие барайл дуугархаа болол хэлж байгаа. Би яг тэгдээ яг өөрөөрөө байхгүй болохоор тэгэл бүр нам дуугаал. Бүр тэгээ ерөөсө бүр дуугархаа болон за. Тэнгүүтээ яг тэхээс өмнө хэллээ. За би ингээд юу яах гээд байна? Одоо ингээд бие бариад ингээд өөрөөр ингээд ярьж чадахгүй болох гээд байна. Тэгэхээр намайг ингээд өөрийнхөө маань ингээд орхичхоо тэгвэл би ингээд айгуу жилээтэй ярих гээд ингээд. Тэгсэн нөгөөд чинь хоорондоо орхил гэж авалтай ингээд тохиолсон. Тэгэл би ч тэгэл анзаараад байгаа шүү дээ. Тэгээ ашгүй бид нар чинь намайг нөгөө өөрөөр маань орхиод. Тэгэл бид чинь яг ирээл тэрэд инээлтэл явган явтлаа инээлцээр агаал таарсан. Амар хөвгөлтэй зураг авсан ш. Тэгэл нөгөө уул нь ингээд нэг жоохон удан идсэн байхгүй баг хонж инжих байх гэл намайг нөгөө нэг сайн ярьж чадахгүй байх л гэж бодсон юм шиг. Тэгсэн чинь би ч тэр камера санаа зовж юм байхгүй. Тэрийг ер нь дайнч гэж мэдэхгүй мөр сайхан ярьж байгаа гэж. Тэгэл амар хөвгөлтэй. Нэг ёро нөгөө нэг химрээ овны тишээ ингээл гараал гадаа нэг зураг авал би нэг ярцаагаал нэг инээгээл гадаа нэг хүүтэн гэдэг нь дарж байгаа юм чи мэддэхгүй юу энэ гарсан бил. Тэгэхэд амар хүүтэн өдрөөсөө. Тэгээ тэрний зургийг авах гал дээшээ гарсан чинь дээшээ гаргуутаа нөгөө нэг юу яасан ингээл аппаратаа барил тэрүүгээр ингээд нэг жоохон явуулж байгаа авчлыг хийх гэсэн шүү. За юу яа тэр аппаратаа бариад тэгээ тийшээ явчаад ингээд тойроо хүрээд иргээ тэгээ ингээд бичлэг хийчихсэн байна л. Тэгсэн чинь би ч амар хурдаг. Юу ч бодохгүй ингээд зүгээр ингээд явчаал хүрээд ирсэн чи тэр идэв чинь юм бач угсар чи амжаагүй бичиж амжаагүй тэгэнгүүтэл за хүүшин ч яасан хурдан алхаж яасан хурдан өдөлт юм бэ гүцгээ байлаа шүү одоо гэл тэгэнгүүтээ юу яа за байж гараа хэлэхгүй би нөгөө нэг за одоо тэгээрээ ингээрээ гингүүт нь гяс нөгөө газар нь гяс гүйж очиж зогсоол яг гэсэн юм гяс ярьчин бэлэн болж амжаагүй байхад нь тэгээ тэр идэв чинь мөрөх хөрөлтөө өөр амар хөвчлээ тэгэл тэндээсээ буугаал гэрт ороод бичлэг хийгээл тэгсэн чинь нэг юм бууз чигэндэг нэг хэсэг гардаа штэ хөлдөө бууз гаргаж ирээл тэгсэн чинь тэрийг чих гэсэн чинь за төр байж гараа одоо наад чи юу гаргаж ирээл чигэн чинь шүү одоо бичлэг хийх чинь шүү байж гараа гэл би ч одоо амхандаа жоохон удаа хөдөлж байгаа штэ тэр үед нь тэгэл тэрийгээ бичээл амар хөвгөлтэй байсан тэгээ зарим бичлэг нь болохоор би яг нөө биччихин ч гэж мдээгүй бичсэн бичлэгүүдийг ингээ эвлүүлээ оруулсан бил тэгээд тэр чинь ингээд баг 4-5 цаг ярина гэдэг чинь айгүйх юм яриа айгүйх бичлэг хийж байгаа штэ гэдэг тэрийгээ дараа нь ингээд эвлүүлээд тэгэл сургууль руу тэрний шорон дээгүүр чинь алхаа шороо манд татуулаад алхаал зөвлөл бичлэг хийгээдсэн тэр юм ашгүй ороогүй л тэгээ би ямар ч нэг гэрхэндээ хэлэхгүй
За телевиз хингинэ ирээл нэг баахан шороо ман татуулсан зураг аваад би ч нэг баахан замбраагүй юм яриад нэг тэмлэн боллоо. Тэгэл зас тэмтгүй битгүү зэрэг та нар 1 сарын дундуур гарах юм гэсэн үзүүлэхгүй гээл. Тэр өнгөрчихсэн. Тэгсэн чинь тэр 1 сарын дундуур гараагүй маа 1 сарын 5-нд намайг нөө Эрдэнтээс хотог руу явж явах замд гарцсан. Би яг замд явж байгаа бол сүлжээ орсон чинь юу яатсан. Утсанд айгүйх найз хүсэлт ирсэн. Тэгээд бүр гайхаал тэр нэвтрүүлэх гарсан гэж мэдэхгүй байх шүү дээ. Тэгэл бүр амар их найз хүсэлт ирээл тэгэл гэрийнхэн юм битсэн. Тэгэл баахан чат мат ирчихсэн. Тэгээ гайхаад гэрийнхэн рүү ороод уншсан чинь нөгөө нэвтрүүлэг гарсан гэ. Тэгээ манай баг ихчсэн байсан. Өстө хөөхөн нэвтрүүлэг болж өстө хөөхөн байна гэж тэгсэн чинь за манай баг ихчид таалагдж байгаа юм чинь бас гайгүй л болцсон юм байна гэж бодоол. Тэгээ зурагтгүй тэр чинь шууд үзэж чадахгүй. Тэгээ фэйсбુક дээр тавигдахыг хүлээж аваад үзчихсэн. Өөрөө үзээд тэгээ өөрөө үзээд бол надад таалагдсан. Нэг хөөрхөн эвлүүлсэн байсан. Миний нөгөө амар замбраагүй яриа тэр замбраагүй юм бүгдийн айгу замбраатай болгоцсон байсан. Амар хөвгөлтэй. За тэгэл тэр би чи фэйсбુક дээр тийм итгэвтэйч биш. Тэгэл нэг найз гэж баг байхгүй нэг тийм байсан чинь тэг битүү найз үүслээрэл баахан хүмүүс чи юм бичээл залгаал яриад өөр гайхаал ямар сони юм бэ гэл. Тэгэл баахан зөвлөгөө өгөөл тэгэл хүмүүсийн залгаал яриад энэ тэндээс утасны дугаарч болоод тавцсан байх шиг тэгэл залгаж малгаал. Тэгэл би яриад лсэн. Яриад хариу маруу бичээл. Эхний өдрөө шүү дээ. Эхний өдрөө тэгэл гайхаал нөгөө нэг гайхсан сарын минь алга болохгүй. Тэгэл хүмүүс ч явахдаа аюу хөөрхөн эерэг юмнууд надад хэлээл яриад. Тэгэл нэг сони юм шүү дээ. Уйлал хүмүүс амар уйлж ингээл танихгүй хүмүүс. Үу яа энэ маань хатаад гэлцсэн шүү дээ. Уйлаад тэгэл хамгийн их одоо нөгөө ирж байгаа сэтгэлүүд хүмүүсэд ярьж байгаа юмуд нь шүү дээ тий. Баггүй өөрийнхөө гинэ. Одоо өөрийнхөө биш яхаар аач ямар нэгэн тэр мэрэг вирус анзаардаггүйсэн билээ шүү дээ хүмүүс ингээд бас камерын өмнө одоо жаахан өөр байдаг гэдгийг бас бидэхгүй чаас. Тэгэл одоо өөрийнхөө байна гэж дээ хүн өөрийнхөө л байхгүй одоо яадаг юм бол доо гэж бодвол. Тэгэл тийм юм айгүй хүмүүс ингээд яриад. Тэгэл ер нь л жоохон настаа хүмүүсүүд нь зөвлөгөө өндөр өгөөл тэгэл уйлах гал асгарт л уйлал зарим нь гадаад матадаас холбогдоол. Тэгэл амар гайхал тэр оройг ингээ өнгөрүүлсэн. Тэгэл дараагийнх нь өдрөөс ахуулаад бүр янз бүрийн хүмүүс холбогдоол. Тэгээ сүүлдээ ч нэг жоохон за бас ингээл ярих юм ярихгүй болдгоо мэн гэл бүр нэг хүний хэрэгт бүр нэг амар дурлсан заа бүр хит хувийн юм хүмүүс асуусан зарим нь бүр ирээ зэргүй юм ярьсан тийм аюул сонирхолтой хүмүүс хүртэл ингээл холбогдоол. Тэгэл за бас бодож иж ярихгүй болохгүй юм биш үгүй анх чинь эхний өдөр чинь ингээл баг бүгдэнтэй яриад бүгдэнд нь хариу бичээл бүр ядарч өгөх гэж байгаа. Тэгэл амар янз бүрийн хүмүүс холбогдоол. Гэхдээ ер нь бол маш их тийм эерэг гоё өөрчлөлт гарсан. Тэгэл тэр нэвтрүүлэгтээ орсных тэгэл манай дуулан гэж хүмүүс мэддэг боллоо. Ер нь тэгэл айгүй тийм гоё эерэг зөв талаараа ингээд гоё байсан. Тэгэл яа эдгээр өөр ингээ хатчихжээ. Түрүүм нөө бөөрхлөд тавьцаа. Одоо эргээд ингээ зөөлөх гэсэн чинь ивэндээ орохгүй. Одоо нөгөө нялцгараараа хийхээс за яг болох хөө. Ингээ дараачихаар энэ бас нэг жоохон юу болчт юм бэл. Хэлбэрт орохгүй харцаагаад энэ бол амар хэлцээхай. Тэгжээсэн юм тэгэл сарагч. Тэгээд бас холбогдоол. Германаас сарагч айгу тууштай холбогдол. Тэгээд зөндөө тууштай холбогдсон хүмүүс байгуу. Амар хөвчлөлтэй. Тэр үйл хүмүүс ингээл уйлал ярихаар амар гайхдаг гэсэн шүү дээ. Хөөх ямар сайн юм бэ. За одоо гэр мэрийн таньдаг хүмүүс чи яах вэ дүүрч. Манай гэр хинтэр чи бас уйлсан шүү дээ. Тэгэл уйллаа гэл. Тэгээ манай нөгөө нэг одоо нөгөө манай нэг гэр төрөөд удаагүй байсан. Дээрээ нэвт нуртал ингээ уйлсан жаах шиг хөөхөө. Тэгэл ээж ерөөсө бүтэн үзээгүй. Тэгэл үе гарахаар нь ингээл яг дуусчих. Миний дуу ингээл зургатнаас гараал үзэхээр л дуусчдаг гинэ. Ээж дээр л уйлаг баг. Бусдын тэгэл уйлсан юм шиг байна.
Тэгэл бүр амар хөөрхөн. Хүмүүс чинь айгу сони юм биш та. Гадаад байгаа хүмүүс юу яагаад яг нөгөө нэг өөрсдөнд нь тулгараад байгаа одоо хэцүү байгаа хэлж чадахгүй байгаа минь ингээл ярьчлаа гэж тэрэнд их сэтгэл хөдлсөн байгаа. Тэгэл дараа нь би ийш тийш ингээл гадаад руу явбал тэр нэвтрүүлгийг үзсэн хүмүүстэй ингээл онгоц монгоцон дотор таарлах юм тий гадаад энэ таарлцахаар нэг ингээд гой хүлээж аавна. Аюу гой хүлээж аваад өө нөгөө нэвтрүүлгийг чи үзсэн сте гэл яриад. Надад бол гоё л идэг. А тэр нэг бүр нэг ядаргаатай хүмүүсийг ис тооцох юм бол гоё. Гэхдээ яг сайн тал нь бол их байсан. Тэгээ дараа тэр хөдөөний сэргэлт бол бүр аюу сайн явсан билээ шүү дээ. Бүр онгоцон тэр тавигдсан. Тэгээ тэрийг үзсэн хүмүүс онгоцны бодол дээр тааралтай онгоцон дотор үзчихэл тэгээд би яахт тэр үйл 0 мөл ороод явж идэл яг таарлцсан гэл дараа нь танилцаал. Яг танд хүн гараад ирсэн юм шиг юу дуурхаад өгсөн шүү дээ тэгэл тэгжлээс. Тэгэл онгоцны бодол дээр хүмүүс таарлтал ярангуут нь бидээ сайхан яриал танилцаал яриал тэгэл явчихдаг байсан. Тэгээ сайхан шүү дээ хүмүүс чинь тэгэл өөрхөн сайн санаал ярьж хаад. Тэгээ би чинь сүулдэ одоо зарим хүмүүс чинь ингээл айгүй хөрхөн гинэн цайлган сэтгэлээр ингээл ирнэ. Тэгээ тэр мэрэгч анзаарна тэгэл сайн мууг нь сүулдэ айгүй ялахдаг болчт юм билэ. Зарим тэгэл ирчээл юм ярихгүй би ганцаараа ярьж байгаа л явуулчих. Хөгжилтэй юм зөндөө болж исэн. Тэгээ сая хүүхдийн үзэсгэлэн дээр бас хүмүүс ирээл үзэсгэлэнгээ биш нөө миний нөө хөдөөний паянгийн яриулах гал тэгэл тэр мөрөн жоохон төвхтэйсэн. Тэгэл тиймэрхүү юм айгүй хасан. Тэгээд хөдөөгийн сэргэлт болохоор бас гоё баг ирсэн шүү дээ. Бас зэгч нөгөө юуны дуурлалт ихч идэв шүү дээ. Тэр ихч кинонд оруулдаг. Амар гоё хоолойтой. Тэгээд тэр ихч ирсэн ахгүй юу? Тэр ихчийн багийнхан. Тэгээд бас л асуулттай бэлдээд ирсэн ингээл яриад. Тэр нэвтрүүлэгч нэлийн хэдэн өдөр авсан юм аа. Тэгэл бас л гоё ивлүүлээл. Тэгэл тэр чинь одоо тэр нэвтрүүлгээр ингээд яригдаг ингээд зөндөө юм ярьсан байгаа шүү дээ. Нөгөө лупого яриад уйлалдаад нөгөөд маань уйлаад тэгэл тиймэрхүү яриг нэг зөндөө болсон. Тэгэл би ч нөгөө яг нөгөө гэр орноо нэг зориуд ингэж янзлж манддаг яг ингээд байгаагаараа л байж байгаа тэр байхгүй ямарс нүүр хуурах чинь бүр ажилгүй болсон. Би ерөөс нүүр мөрөө хуургуулж бодуулж бодуулаагүй. Тэгээ тэр чигээр орцсон. Тэгээ тэр үед нөгөө Германы нөгөө сараагч амьдралын загварыг үзээд надтай одоо онлайнаар танилцчаад тэгээд яг тэр нэвтрүүлгийнхнийг ирэхэд нөгөө юунд Баатаранд ирж амарч исэн. Монгол хүрээд ирсэн. Тэгээд яг ирж таараа та манад хүрээд ирэх үү гэд. Тэгээ ирж таарсан чинь нөгөө телевизийн чинь сараагчийг нэвтрүүлэгт оролцуулж яад ингэ. Тэгээд би яг тойд бол хэлж байгаа санаа зовж исэн. Нөгөө би өөрөө дүнгийн танилцж байгаа шүү дээ. Яг онлайнаар ингээ уцаар ярьж мэрж исэн ч гэсэн дүнгийн нөгөө танилцаал бийсэн. Тэгээ тийм болохоор санаа зовол асуусан чинь сараагч бүр аюу гоё ингээ дуртай яа зөвшөөрөл. Тэгэл яриа өгвөл. Тэгээд тэр хоёр нэвтрүүлгийн линкийг нь оруулчих за. Тэгээд таад бас үзээгүй хүмүүсээ сонирхоод үзүүлэгдэхгүй юм. Тэгээд би бол өөрөө дуртай байдаг юм уу? Надад бол гоё санагддаг. Тэгээд тэгжсэн. Тэгээд яг гоё өөрчлөлтүүд бол байгаа. Тэгэл манай дуулан хүмүүс бас аягүй сайн мэддэг болсон. Тэр үүрсэн тэгэл манай үзэсгэлэн дуулан энэ хүмүүс бас хөрхөн мэддэг болж байгаа шүү дээ. Тэгээд сошиал дээр жоо идэвхтэй боллоо. Идэвхтэй болоод идэвхтэй байж ч тэр дуулангаа сурталчилж те одоо сурсалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгжээж хүмүүс мэдчихэж хүүхдүүдийн үзэсгэлэн тэрийг үзэж байгаа шүү дээ. Тэрнээс бол ингээд таг дуугаагаад байвал хин л биднээсийн үзэсгэлэн гэрж үзэхвдээ тэгэл ялангуяа бүр сумаас хөдөөнөөс ирж үзэсгэлэн тэр гаргаж байгааг нь хүмүүс тоодгүй шүү дээ. Анх үзэсгэлэн арахаа явж явахт хүмүүс тоохгүй байдаг шиг. Харин ч тэр нэвтрүүлгүүдийн ачаар манай дуулан хүүхдүүдийн үзэсгэлэн хүмүүс мэддэг болсон. Үзээд тэгээ гоё байнгын үзэгчтэй болсон бидэд чинь бас хөөхөн яваад байгаа. Тэгээ би бол баярлтгийн. Сайн талаараа аюу их нөлөөлсөн. Тэгэл тэрний чинь дараа сургууль дээр зөндөө ном гоё номнууд ирээл аюух ном цугласан шүү дээ. Гэтэ тэр номын хандыг бол би дараа нь өөрөө би зогсоолоо гэж байгаа зогсоод ном энэ төр авах байсан. За одоо энэ дээр ингэж дарж байгаа гэж хараа. Энийг чимхэд харуулчих. Ингээ хөрхөн үзүүрийн чимхэл энэ материал биш дээ нөгөө хоол идэхтэй доороо дэвсдэг шүү дээ. Ингээ солонгос дэлгүүр зараад идэг метрээр зараад идэг тэр би энэ чинь нөгөө санаандгүй нөгөө цэцгээд суужгаад хоолоо идэхтэй ингээд тоолдод дарчихсан. Тэр нэг цэцгийн дэлбээ шиг юм ингээд нөгөө баримлын шавар ингээд цэцгийн дэлбээ шиг ингээд наалцсан байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс санаа аваад тэгээд ийм цэцэг хийгээд эхэлсэн.
Тэгээд нэвтрүүлгүүд тгийж нөлөөлсөн. Тэгэл тэр хүмүүсийн уйлж байгаа надаа аюу сонирн байсан. Гэхдээ хөөхөд хүмүүст яа тиймдээ одоо гадаад байгаа хүмүүс л яг Монголоо санаад тэг өөрөө нөгөө гадаад байж байгаад ирсэн болохоор яг тэр идэд тулгараад байгаа асуудлуудыг би нөгөө ярьсан болохоор тэр их сэтгэлийн хөдөлгсөн юм шиг байна. Тэгэл нөгөө огт таньж мэдгүй газар ирсэн гэдэг нь бас хүмүүст аюу сонирн санагдаад тэгээд нөгөө Монголдо ирж ажиллаж байгаа болохоор тэрийг бас аюу хүмүүс яжсан бахархаж бичижсэн. Тэгээд зарим хүмүүс надаа амар их зөвлөгөө өгөөл зарим нь бол үнэхээр хэрэгс ихтэрсэн. Хитрхи юмд оролцоод сүулдэ одоо баг өгөнд нь орсон үе энэ гэж үг мөг хаяад төвхтэй юм л шалтгаахгүй бижиж. Тэгж мэгээ. Тэгээд манай гэрийнхэн бол гоё хүлээж авсан. Аюу гоё. Одоо тэгээ яриа л хамаатан гууд яриа л тэгэл дахин гаргахлаар нь үзлээ гэл зураг мөргийн дарцсан. Манай нөө дугуулангийн хүүхдэд хөөргөж утсан дээр миний зураг байж л багшаа би энийг үзсэн гээл гаргаж ирээл харуулаад бахархаал баярлал. Гэсэн чи би тэр нөгөө юу амьдралын загвараар нөгөө нэг багтаа зурж исэн зургаа нөгөө ярьсан штэ. Ярьжсэн аахгүй юу? Нөгөө өөрхөн илэрхийлж чадахгүй байгаа юм а дандаа нөгөө зураг зураад илэрхийлждэг гэсэн. Би чи амар зурдаг гэсэн жоохон багтаа. Тэгэл хөдөө гадаа яваад ирсэн айл майл тоцсныгоо ерөөсө тань зургаар илэрхийлээ гаргацдаг. Тэгсэн чи нөгөө манай дугуулны зарим хүмүүс нэг тийм юм зураа салдгуу. Тэгсэн чи тэр нэвтрүүлгийг үзсэн юм шиг байна. Тэгээд нөгөө яг тийм юм зурх юм бол одоо надад надад гоё санагд гэж бодсон юм шиг байна хөрхөн. Тэгээд заавалчгүй тэгж зурх алгүй та нар өөрсдийнхөө зураг гээл тэгэл. Ер нь бол өөрсдийнхөө нь байлгадаг. Тэгээд дугуулангийн хүмүүс ч амар хөөрхөн шүү дээ. Тэрийг үзээл тэгэл бас хөөрхөн яасан юм шиг байна. Дугууланд явахад бас нөлөөлсөн юм шиг байна. Тэгжсэн. Тэгэл заримжтай явах тий тэгэл удлаа үнэн юм яриад цуураал найгуу баян хүүх ирсэн энтриг хэлээ гэж байгаа шүү дээ. Яа надад тэгээ гадаад явсан хүн тийм сүрхий баяжаад ирдэгт байдаг л ах л та би юм бол яг тэгэл явсан хിവэрэл ирж байгаа шүү дээ. А тэгээд нөгөө нэг юм эвгүй санагдсан юм юу одоо нөгөө өмнө нь нэг ингээл тоодгүй таньдаг хэрнээсээ дуурж муурдгүй нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Би чинь бас найз нөхөд цөөтэй хүн амьтантай нэг тийм нэг олонтойгоо биш байхгүй юу. Тэгэл тансаар явж мэдсээр яж дуурж муурдгүй хүмүүс чинь бүр амар тоогоол дуграал хүү хай болоод найз нөхөд болоод ах ихч болоод тэр бол надад үнэхээр эвгүйсэн тэгсэн. Тэгэл намайг ч одоо явж сурж ирээл төрөл тарилж яал дүрчгтэйхэн мундаг болоод тэ мөнгөтэй өрөнгөтэй болоод ирлээ гэж боддөг юм уу яа тийм тэгээд тийм юм огт байхгүй. Би 10 жилийн өмнө 20 жилийн өмнөх заяа ямар байсан яг тэр хിവэрэл байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн яг тэр хിവэрэл харьцаарай. Гинт ингээл дуграал хүү хай болоод найз нөхөд болоод айгүй эвгүн бэлжтэй юу ярихаа мэдэхгүй. Угаас өмнө ярьж байгааг болохоор би яг юу ярих юм. Тэгэл хэрэг дурлаад 90 очин болоод тийм хүмүүстэй бол тэгэл би өмнө нь яг харьцдаг байснараа л харьцаж байгаа шүү дээ. Надад бол өөрчлөгдсөн юм юу ч байхгүй. Тэгэл чигтэйгэн баян хүн ирсэн гинлээд наач одоо гадаад байж гад ирсэн гэл тэгээд сүулдээч бүр заамны хэлгээр ологдвол баяж холтгоо гэж сууж байгаа юм чи. Ямар юмныхан тийм бах те тэгэл ажиллаа жижиг сажиг ажил гэхгүй голохгүй хийгээл тэгэл нэг амьдралаа авч явчих гол тэгэл бас л адилхан л үз таруул явж байгаа шүү дээ. Гэтэ яг мэдээж сурсан мэдсэн үдсэн харсан зүйл мэдээж илүүл байгаа хөлтэй зарим хүмүүсийг ботход тэрийгээ гоё юу яагаал гарах гал дугуйл муулын хичээллүүлээл ингээл хөрхөн болоод тэр нэвтрүүлгүүд нэг тийм хүмүүс нэг тийм үлгэрийн юм л надаас хүсэж идэгин зарим хүмүүс нэг тийм яа тийм одоо тэгэл нормалтай болгын тэг ингээл аж ахуй маж хөрхлөл мод энтер тайр ногоо могоо тайрмэр гэдэг хөдөө заавал тэгж амьдрах албагүй шүү дээ. Тэгээ тэрнээс үлдээ ингээд хитрэн тоглоом шоглоом хийдэг юм уу яадаг. Одоо тиймтэй бол одоо ингэдэг одоо чи тэгчих гээл одоо нэг морьтой бол морь зэр унж тавьчих шиг би тийм морь зэр унж тавьдаг морь зэрнээс айнуу морь өнтөр унж үзээгүй. Тэгэл тэг юугээл тэгэл одоо хүмүүсийн хийснээр тэгж нэг жүжиг тоглож амьдрах вэ тий. Тэгэл одоо яг зарим хүмүүс нэг хүмүүс тэгэхээр тэрэнд тааруулаад тэгэл яадаг юм шиг байгаа. Аюу тийм итгэвтэй одоо юугаар сошиалор тэгж итгэвтэй хүн амьтны үгэнд ороод таалагдах гал олон дагагч магстай болохгүй тэгдэл юм шиг байна. Тэгээ надад бол тийм шаардлага ерөөсөй байхгүй. Дугуулангаа яриад тэгэл бичих юмаа бичээл ярих юмаа яриад явна гэхээс бүх тэгэл хамаг юмаа дийлгээл тий тэхгүй штэ. Тэгдий. Тэгээд юу яа. Дараагуудаа би нохооны талаар ярих гэж бодоод байгаа. Одоо
одоо нөгөө нохоогоо алдсан хүмүүс байдэн штэ. Нохоогоо алдсан хүмүүсийн сэтгэл зүйч гэдэг юм уу те, тиймэрхүү талаар лубогын талаар яг би нөгөө өмнө ингээ ярахаар амар уйлаад зогсоо цаг уйлаад гэсэн. Тэгээд одоо л арай гайгүй болсон. Тэгээд яагаад гайгүй болсон гэдгийг хүртэл ярьчих гэж бодож байгаа. Тэгээд яг нөгөө та нарын эргэн тойрон хайртай амтнаа алдаад шаналж байгаа хүмүүсээ үйл тэр эдийг бас ойлгоход бас тусуулж магадгүй гэж ярих байгаа шүү. Тэгээ яг уйлж мөлөх тохиол гарч магадгүй шүү. Яг уйлахаар бол би ч бас хүний өмнө уйлж мөлөх бас дургүй. Яг нэг нулимс чинь тэгэл бас янз бүр идэг штэ. Одоо баярын нулимс байна тий. Тэгээд одоо дурсан санаж ярьж уйлж болж юм тий. Яг нэг тийм хэцүү зовлонтой үеийн нулимсаа би өөрсдөө хүнд харуулах үнэхээр дургүй. Амар төвхтэй идэх. Яг тэгэл хэцүү үед ингээл уйлмаар байдаг хүн хажууд байгаа тэгэл бүр ингээд тавгүрхэл хэцүү идэх. Тэгэл тэр мөрний тухай ярих гэж бодоод байгаа. Тэгээд тохооны талаар бол зайшгүй ярина. Тэгээд тэрний дараа дуулга одоо нэгд өдөр дуулаа орохлоор дуулгынхаа талаар бас ярьдаг юм. Тэгэл явъя да. За. Би энэ цэцгээ хийгээд дуусгая одоо шууд дуусгах ч шүү дээ. 5 дэлбэгээ хийцэн чи одоо энэ цомирлогоо хийцэн байгаа болохоор тэг ингээ явчих. Би тэгээ сая хүүхдүүдтэй уулзаад ярьсан. Тэгээ хүүхдүүд юу вэ? Яг нөгөө дуулан орохлоор яг гоё ингээд яг дуулан орсон өдрөө бивчлэг хийнэ. Яг тэр халуун дээр нь яриа явахаар гоё ид. Би сая хүүхдүүдтэй том хүүхдүүдтэй уулзсан чинь тэр чинь өсвөр насны хүүхдүүд чинь аюу юу ячт юм биш үү? Дуун цаашаа ороод одоо яад яриач хүн тийм өөрчлөлтүүд юу ажиллагдсан. Тэгээ тэр ихтэй ингээ бөөнд нь биш ингээд тус нь 2-оор нь юм уу 3-аар нь юм уу тэгс суугаа ярилцвал илүү өөртөө нээх юм бэлээ. Ихгүй сайн нөгөө жоохон олуулаа уулзаад ярьсан. Та яасан ингээл нэг л дуугаа хороогаал яах ч нэг л тэгсэнгүй. Яач гүйл гэж лээлээ л дээ. Тэгээ сүулдэ би ойлгосон. За ингээд 2-оор нь 3-аар нь ярьж үзье гээд тэгж батсан. Тэгэл хүүхдүүдээ өөрчлөлтүүд бас айгүй мэдлэгддэм бэлээ. Манай багууд бол яах вэ гэсэн нэрээ. Уншиг шиг дугуулан ороосоо гэл хүлээсэн л хүүхдүүд байдیں۔ Тэгээ би ч тэгэл өөрөө айгүй дуртай. Тэгэл одоо өдөр болгоо нөгөө нэг гоё үзгэлэнгээ бодож сэрэл сургуулаа төсөөлөөл сая олимп болсон чинь тэгээд заалаа бодоол тэр нь анханасаа бас заалтай болно гэж бодож ирсэн. Тэгээ гоё спортын заалтай болж байгаад яах вэ тий гоё мундаг тамирчин бэлдээд гаргачих юм бол гоё шүү дээ. Хамтарч ажиллах хүмүүс бас зөндөө байна өө зөндөө. Ямар ч гэсэн тэгэл тухайдхаа үед нь тэгэл болохоо явна да. За би энийг хийчихэд тэгээд яриага дуусгахгүй л. Одоо ингээд цомирлогоо ингэж хийгээд энийг ингээд нөхөлж яагаад ингэ хийчин заяа. Тэгээд дэлбэгээ яг ингээд юу яа. Яг чигээр нь ингэж наахгүй яг дээр нь ингэж оруулаад гоё. Одоо ингээд дээр нь гаргаад харагдаж байна. Дээр нь гаргаад за би тавал ингэ нааж харуул. Ээжээ энэ бэрэмжийн шаварныг нөө сүүлийн авсан хэлцэхэ шаварлахлаар тэгээд нэг ингэ наалтчихараа хоорондоо салахгүй амар наалтаад идэм юм. Жохон сэврэж аваад наавал хэвчээ. За төсөл нэг жохон за иймэрхүү болт ш. Жохон нэлээсэн. За иймэрхүү л болт ш. За. Одоо энийг бүчир дээр дорхноо наалтноо хатаагүй л. За юм бас. Ийм хөр. Бүйлс нэг иймэрхүү идэв. Тэгэд ийм модны мөчр хугарсан мөчр ингээд олж аваад ингээд хийчих юм. Тэгээд навчиг нь болохоор яг ингээд модон дээр нь ингээд агаа явчихна. Тэгээд ийм хөр амьд юм шиг болдог. Тэгээд олон салаа мөчртөр хийхлээр бүр айгүй хөр харагд. Бүйлс нэг иймэрхүү идэв. Би одоо 5 сард бүйлс оргон тэгэхээр нь бас зураг бичлэгнээс харуулна. За. Манай энд ч гэсэн янз бүр байгаа шүү дээ. Нэг бол бүр ингээд ягаар алт тэр чигээр. Өмнө бас анзаардаггүйсэн байлээ. Нөгөө нэг юунаас Эрдэнтээс хот руу явах замд одоо нөгөө зэгстэй даваа гэдэг штеп.
Тэр чийстэ битүү бүлсэд юм бэл шүү дээ. Тэгээ тэр баруун хараагийн тэрүүгээр бас юм ингээл ягараал уулын тэгж харагдан. Та нар 5 сард тэр хавар явахаар хараарай за. Айгүй гоё ягараал харагдан. Тэгээ би бүр ингээд замаасаа гараад очиж исэн аюух нөгөө нэг юу идэг. Билээ? Зөгийн хитгэн энэ ингээл цугласан бал малаа хураагаал. Айгүй гоё. За. Тэгээд одоо өнөөдрхийгээ дуусгая. Тэгээ би араас нь нөгөө нэг юуныхаа яргууныхаа бичлэгийг оруулъя. Тэгээд дараагийн удаа би тохооны талаар ярих шээ за. За, түр баяртай. За яргуугаа олсон. Энэ жижигхэн үстэй. Энэ ч надад яргуу. Энд ч одоо томрол хөрхөн дэгдэх шиг болоод тэгэл дэлгэрэл өмнөх жилүүдээсээ баримжаа аваад 3 сар цэцгэлсэн байдаг болохоор өдөрт яг ингээд цуцсан байх хэвээр гараад ирсэн. Тэгээ яг нөгөө энэ хэсэг яг хамгийн түрүүнд ургадаг байхгүй юу? Яг энэ хадны нөмрөөр дулаахан. Тэгсэн чи яг л гараад ирсэн байх шүү. Өнөөдөрстэй. Анх удаа яг эмчлийн хувьд яг яргуу ургах үгүй анх удаа шалгах гэж гарч ирсэн. Тийм гоё ацтай байх гэж. Ингээ вэждэг байхгүй. Яа дахиад нэг гарч ирлээ. Одоо энэ ингээл энэ тэндгүү байх хэвээр. Ийм хөөрхөн үсэрхэг. Яас хөөрх юм бэ? Одоо тэр Балтагийн явж байгаа тэр хадны ингэрээр яг төрүүлж оргодог байхгүй. Би тэрээсээ яг тийшээ явж байгаа замдаа олчихлоо. Одоо тэр хавар бас зөндөө байх хэвээр. Яг ийм нөмөр газраар нь төрүүлээд орчихдаг байхгүй юу? 3 сар дөнгөж гараал цэцгэлчдэг. Бүр цэцэг нь дэлбэлчдэг байхгүй юу? За энд айгуу гоё харагдаж байна. Энд гэхдээ өндөр нь яг нэг тийм замагны өндөртэй байгаа байхгүй юу? Гоё харагдаж байна. За дараач л гоё хүн ирэх ах уу. Инжилтэй л ирээг байх. Энэ хардснаас хараа эрэх тоолд өөр өтг. Өмнө нэрж хахад энэгээр ус байгаагүй удаа тэгсэн чи энэгээр хараа ингэдэм юм. Устай. Доор нөгөө ингээ гарч. Энэ үл ерөөсөө яг энэ хавьд усгүй байсан. Доор нь хараа юм гоё нөгөө. Ийм хөөрхөн. Ингээл хараа. Баян өөрчлөгддөг байхаас. Байгалагдаг чинь юм гоё. Балта болгоомжтой яваарэ. Нөднөө ус руу орсон шүү дээ. Баларсан шүү дээ. Энэ хэсэг за одоо тийшээ зөндөө ус байгаа. Энэ хэсэг харин байгаагүйсэн. Өмнө нь тэгээ би дээр нүгэр сонирхож явна. Ийм мөсөн дээгүүр яваад гэсэн үг шүү дээ. Тэр одоо хоёулаа яана баалаа. Яаж уулзах вэ? Усны хоёр тал. Энэ ингээ хөөрхөн. За, болгоомжтой баалтаа. Нөлн манай баалтаа чинь баларсан шүү дээ. Би хараа энэ нэг цаснууд ингээд гоё тогтцсон. Ээшгээ ингээ зөндөс байгаа. За энэ нөгөө өнгөрсөн жилийн саяны бичлэгтэр байсан газар байсан хугууд ийм гоё. Нилээд хүн байсан. За юм байна. Баяртай.